Үг дээдсээс минь уламжлан ирсэн хавсаа идэгээ хэрхэн бэлдэж байгаа талаараа бичлэг оруулаарай гэж зарим нэгэн хүмүүс хүссэн учраас тэр хүмүүстэй зориулан бичлэгийг оруулж байна. Ер нь бол Монгол түмэн бол манай үг дээдс өвөө эмээнэр бол эрт дээр үеэсээ бүх юмаа өөрсдийн гараар хийж бэлдэж сурсан хийдэг хүмүүс байсан. За энэ одоо хавсаагаа хийх, за гутлаа хийж өмсөх, одоо дээлээ хийж өмсөх те одоо бүх төрлийн одоо зоог шүлсээ хүртэл өөрсдийн гараар бүх юмаа өөрсдийн гараараа маш сайхан бэлдэж ингээд цагаан сараараа, наадмаараа гэд бүх баяраараа ингээд өөрсдөндөө зориулаад ингээд юмаа хийдэг байсан. Одоо л ингээд янз янзын одоо бэлэн юмнууд гарч ирээд хүмүүс шууд худалдаад авдаг болцсон болохоос хуучин цагууд бол манай өвөө эмээнэр аав ээж нар одоо сайхан юмнуудаа бэлдээ түүнийгээ үр хожтой ингээд өвлүүлэн үлдээгээд ингээд үр хожинд тэрийг сайхан дэлгэрүүлээд улам сайхан төгөлдөржүүлээд ингээд сайхан явдаг байжээ. За ингээд цагаан сарынхаа одоо идэ будаа ингээ манайхад бүх төрлөөр одоо өөрийн гараараа бүх зүйлээ өөрийн гараар бэлдэж байна. За ундаа гэхэд л одоо сайхан үзмний шүлсээ бэлдээд ингээд сайхан үзмний ундаа хийж байна. За уул боо авахын оронд ингээ сайхан хавсаагаараа сайхан идэгээ засж гин. За ууцаа өөртөө сайхан чанаад бэлдчихэж байна. Хямны оронд умас гитагаа чанаад стүүжнээ хийгээд тавих гэх зэрэгээр ерөөсө бүх зүйлийг одоо Монгол ухаанаар Монгол өв соёлоор Монгол зоог шүүсээрээ ингэ сайхан бэлдэж хийж цагаан сараа угтан золгож байна.